Чи яг аавыгаа дураасан зурууд юм аа. Ээж чинь чам шиг их тайван хүн байдаг те гэсэн уттай өгсөө та сонсч байсан уу? Чиний зан чанар, байгаа байдал, жижигхэн үйлдэл хүртэл гентэй холбоотой гэдгийг бид бүгдээрээ мэднэ те. Би ч гэсэн мөн ч олон удаа ээж аавыгаа цагаантахад би таны дураагаа л юм болсон штэ гэж буруутай үйлдэлээ аргацаадаг байсан. Гэвч шинжлэх ухаан болоод философичдын дунд nature or nurture гэдэг маргаалтай одоо хүртэл хүчтэй оршин. Орчуулах юм бол байгалаас өгөгдсөн өгөгдөл үү эсвэл хүмүүжил, төрсөн орчин, гадаад орчны нөлөөлөл үү? Жишээ нь хэрвээ та нар гэмт хэргийн подкаст сонсдог бол зарим гэмт хэрэгтнүүд багасаа л амьтанд хамгаалдаг эсвэл одоо хүн гомдоочоод хүүхэд зодчоод ямар ч гэмшил мэдэрдэггүй хүүхэд байсан бол зарим нь бол одоо энгийн төрсэн хэрнээ хүртэлхийлэгчийн гэр бүл төсөж таринсноос болоод эсвэл багадаа мэдэрдэг байсан зүйлээ одоо өөр хүнд мэдрүүлэхийн тулд адил төстэй гэмт тэргүүлдэг хүмүүс гэсэн хоёр янз хүмүүс байгаад байдаг. Үүнээс л яг хэдэн хувь нь байгалийн өгөгдлөөс болт юм бэ? Хэдэн хувь нь хүмүүжлийн нөлөө байна вэ гэдэг асуулт гараад ирдэг. Таны хувьд энэ хоёр үзүүлэлтийн аль нь хэд хэдэн хувийг эзлэх бол? Гэхдээ орчин үед энэ хоёроос гадна нэг шинэ үзүүлэлт ороод исэн. Тэр нь юу вэ гэхээр санамсаргүй байдал. Өөрөөр хэлбэл одоо энгийн ухаанаар бодох юм бол 50-50% байх ёстой байсан үзүүлэлт нь 3 дахь читгээд шаврын алт болоод ороод ирж байгаа байхгүй юу. Тэр шаврын алт нь олонгууд таны эргэн тойронд болж байгаа санамсаргүй үйлдэлүүд хэрхэн таны зан төлөвийн 3/1 буюу бүр 34%-ийг нь бүрдүүлдэг байж болох вэ гэдгийг эрдэнэтэй судалж байгаа гэсэн үг. За бүр ээжийн гидсэнд үр хөврөл байхаас эхлээд өсвөр нас хүртэл өнөөх санамсаргүй зүйлс бидний мэдэрлээс дахин дундуур яг ямар замаар хэрхэн зорчихыг тодорхойлж байж болцсохгүй гэж үзээд байгаа. За буцаад өнөөх хоёр яг үндсэн ойлголт руугаа очие. Байгалийн өгөгдлөө хүмүүжлөө гэдгийг судлахад эрдэнэтэд ихэвчлэн эхрүүдээр судалгаа хийдэг. Тэгээ ихэр дотроо болонгууд өөр айлд өргүүлсэн хүүхдүүдийн зан чанар байр айдлыг харьцуулж агаад за яг адилхан гентэй буюу адилхан байгалийн өгөгдөлтэй хоёр хүн хэрвээ хоёр өөр хүмүүжлийн орчинд өсчвөл яад юм болоо гэсэн асуултанд хариулахыг хичээдэг. Жишээ нь нэгэн судалгаагаар нөхөрсөг байдал эсвэл тийм бусадтай нийцтэй байх чадвар бол илүү хүмүүжлээ шалтгаалдаг гэж байгаа. Эсвэргээрээ anxiety буюу сандрал, төвшил ихтэй байх уу эсвэл төвшил багатай байх уу гэдэг нь байглаас илүү хамаардаг гэж гарсан байдаг заяа. Би жишээ амар хичмхий яг ийм тал дээр нилээ сандрал ихтэй. Манай ээж аав хоёр олонгууд нилээ нээлттэй хэрнээ би бол ресторан ороод хоол захиалахынхаа өмнө 10 минут юу захиалж байгаа дахин дотор татаж бэлддэг хүн. За, эрүүл мэндийн хувьд жишээ нь судалгаа ихтэй нэг ихрэн өвдсөн үү эсвэл хоёулаа өвдсөн үү гэдгийг харж байгаа судалдаг. За, наад захын жишээ гэх юм бол скизофрен буюу шизофрен өвчин байдаг шүү дээ. За, шизофрен өвчинд туссан ихрүүдийн 1/9 ихрүүд бол 50% нь хоёулаа туссан байдаг. 2/9 ихэр гэд байдаг шүү дээ. Тийм бол тухайн ихрүүдийн 10-аас 15% нь л хоёулаа шизофрен өвчинд туссан байдаг. Тэгэхээр эндээс юу гэж гарч ирэх вэ гэхээр шизофрен өвчинд ген илүү хүчтэй нөлөөлдгөө гэсэн гаргалгаа гарч байгаа. За үүнтэй адилаар ген хамгийн ихээр нөлөөлдөг буюу 1/9 ихрүүдийн хоорондоо хамгийн адилхан байдаг зүйлс гэх юм бол 90% орчим адилхан өндөртэй байдаг заяа. 60% орчим нь одоо адилхан төрлийн унших чадвартай байдаг. 50% орчим нь хоёулаа Альцгеймер туссан байдаг. За 40% нь бол хоёулаа архин донц магадлал өндөр байдаг. За яг саяны үзүүлэлтүүд 1/9 ихрүүдээр биш 2/9 ихрүүдийн хувьд ямар байдаг вэ гэсэн чинь за 2/9 ихрүүдийн хувьд адилхан өндөртэй байх нь 65%-тай. Адилхан унших чадвартай байх нь 50%-тай. Мартагнах өвчин болохоор 30%-тай. Архин донтох магадлал 10%-тай гээд ген хэр хүчтэйг бол энэхүү үзүүдээс харж болж байгаа. Тэгсэн хэрнээ олонгууд бүхний хорт хавдар туссан 1/9 ихэр 2/9 ихэр хоёрын хооронд бараг ялгаа байдаггүй. За ингэж олон ихрүүдээр судалгаа хийсний эцэст зарим нэг зан чанарын үзүүлэлтийг байгаль гэхэд хэцүү, хүмүүжил гэхэд хэцүү болчоод эрдэмтдийн талгаа маш ихээр гашилж эхэлсэн. Тэгээ шийдэл хүрсэн юу вэ гэхээр за ерөнхийдөө бол байгалийн өгөгдөл бидний одоо зан үйлдэлийн ч юм уу зан чанарын 49%-ийг хангад юм байна. Хүмүүжил бол нэг 17%-ийг, үлдсэн 34% нь бол өнөөх санамсаргүй зүйлсээс болт юм байна гэж үзсэн. За Харвард их сургуулийн эрдэмтэн Бенжамин Биворт гэдэг эрдэмтэн саяны санамсаргүй үйлдэлүүд хүний зан чанарт ихээр нөлөөлдөг гэдэгт итгэдэг хүн юм байна.
За тэгээд үүнийгээ баталгаар нэгэн сонирхолтой судалгааг жимсний ялаан дээр хийсэн байгаа. Хоол хайхдаа зарим жимсний ялаа баруун зүг рүү шууд нисдэг гинэ. Зарим нь олонгод зүүн рүү нисдэг гэж байгаа. Тэгээ Бенжамин үүнийг анзаараад зулцган ялааг ажилласан чинь зулцган ялаа заяа хаашаа ирэх гэн ээж аав ялаатай огтхон хамааралгүй болж тарсан. Өөрөөр хэлбэл ээж аав нь хоёулаа баруун тишээ нисдэг хэрнээ зулцаг ялаа нь зүүн тишээгээ нисч хоол хайдаг гэж болох гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг гений өгөгдөлтэй ялаанууд хэрнээ хоёр өөр зүг рүү нисээд байхаар таад гэсэн гахны зтэй. За тэгээд жимсний ялааны тарих маш энгийн бүтцтэй байдаг болохоор эрдэмтэд ийм төрлийн судалгаанд жимсний ялааг ашиглах нь айгүй илбэг байд юм байна. Тэгээ Бенжамин яагаад зарим ялаануудын тодорхой нэг мэдрэлийн эс нь итгэхгүй буюу мэдээл дамжуулахгүй байгааг олж хараад гайхсан юм байна л да. Тэгээд тэр итгэхгүй байгаа мэдрэлийн эсээс хамаарат энэ ялааг баруун тишээ нисдэг болохгүй, солгоо нисдэг болохгүй гэдэг тодорхойлтгийг олж мэдсэн байна. Гэтэ хамгийн сонин нь яг ямар эс итгэхгүй байгаа дээр ямар нэгэн давхцал байхгүй буюу өнөөх санамсаргүй байдал. Ер нь энгийн орол цэвэр азаас шалтгаалаад тухайн ялааны баруун зүүн тишээ нисэх нь тодорхой болчихж байгаа. Тэгээ хэдий эрдэмтэд яаж санамсаргүй үйлдэлүүд хүний зан ашин нөлөөлдөг гэдгийг олж мэдэхгүй байгаа ч гэсэн саний ялаанд болдог шиг зүйл хүний тархинд байж болох юм байна гэж үзэж байгаа юм байна. Хэрв ген аль мэдрэлийн илүү идэвхтэй эсвэл идэвхгүй байхыг гэдгийг шийддэг гэж үзэх юм бол тухайн мэдрэлийн бусад мэдрэлийн эсвэтэй хэрхэн холбогдохыг шийднэ гэсэн үг. Нөгөө талаас хүний тархинд дунджаар 86 тэрбум тархины эс хоорондоо хэдэн 100 тэрбум синапс буюу хоорондоо холбогдож байгаа. Үр хөврөл байхаас эхлээд өсвөр нас хүртэлх бүтэц зунд санамсаргүй байдлаар нэг мэдрэлийн эс байглаас заяасан гэх юм уу? Эсвэл тийм төлөвлөсөн гэх юм уу? Заяа төргөөр биш заяа. Санамсаргүй байдлаар өөр нэг эстэй холбогдоод тэр эсийн холбоо нь шал өөр эсийн холбоотой нийлээд шал өөрөөр ажилдаг тархи үүсчиж магадгүй юм байна л гэж эрдэмтэд бодоод байгаа юм байна. Жишээ нь эхлүүдээр судалгаа хийхэд хэрхэн мэдрэлийн эс үүсэх нь гений хувьд адилхан байдаг. За энэ зурагт харагдаж байгаа шиг хоёр ихэр 5 мэдрэлийн эс шинээр үүссэн гэж бодъё заяа. Тэгэж бодоход ихэр Б-гийн хоёр мэдрэлийн эс нь өөр зүг чиглэсэн байдлаар үүсч болно. Инээс хамаарат энэ хоёр 5 эсийн бүрдэл шал өөр байдлаар холбогдно. Харин тэрээс үүсэх явц нь генч биш, хүмүүжилж биш, харин амьдрал донд болдог санамсаргүй үйлдэлүүд гэж үзээд байгаа юм байна. Данч нэг асуудал нь үүнийг илүү тодорхой судлыг гэхлээр эрдэмтэд амьд тарих хэрэг болдог. Дээрээс нь ядаж байхад тарих ямар ядаргаатай хэцүү бүтцтэй илээ дээ. Харин үүнийг мини тарих буюу жижиг хэмжээтэй хиймэл тарихаар орлуулж судалж болно гэж манай Бенжамин ах үзэж байгаа юм байна. За тэр мини тарих гэдэг нь юу вэ гэхлээр өнгөрсөн хэдэн жилийн турш эрдэмтдийн лабораторид ургуулж гаргаж байгаа маш жижигхэн хэмжээтэй буюу бараг л нэг ширхэг газрын самар шиг хэмжээтэй хэрнээ яг л бидний тарих шиг мэдрэлийн бусад эсүүдтэй сигнал өгч холбооттой тийм лабораторид ургуулж гаргасан эрхтний хэлт юм байна. Тэгээ бүр 2021 онд Германы судлаачид энэ жижигхэн тархийг гэрэл хараад хариу сигнал өгч буюу хариу үйлдэл үзүүлэх чадвартай. За өөрөөр ингэнээр хэлэх юм бол бараг л харах чадвартай гэдгийг тогтоосон байдаг. Тэгээд хэрвээ эрдэмтэд яг адилхан гений бүтцтэй хоёрын мини тархийг гаргачих юм бол эдгээр санамсаргүй үйлдэлүүд хэрхэн яаж нөлөөлж байгааг болон судлах боломжтой гэж найдаж байгаа. Тэгээ хэрвээ үнэхээр тийм болж таарах юм бол ээж авыгаа танаас л болсон за гэж амийг нь даглах бид ирэхгүй болох нэ.